Сайн байцгаана уу? Шинэ дугаараар уулзч байгаадаа баяртай байна. За би өнөөдрийнхөө дугаараар 2015 онд Индонез улсад гарсан нэгэн амьжигтай хэргийн талаар ярих болно. Ингээд хэрэгтэй орцгоё. 2015 оны 5 дугаар сарын 16-ны орой 5 цагийн үед Facebook-ээр Энжелин Мегавай гэх нэртэй 8 настай охин алга болсон харсан хүн байна уу гэсэн зар гарч эхэлснээр энэхүү эрэг олон нийтийн анхаарлыг татаж чадсан. За охиныг алга болсон өдрөө гэрийн хаашаанд дахиагаа хоолж байсан гэж гэрийн үйлчлэгч нь мэдгдсэн байдаг бол охиныг өргөж авсан ээж Маргарет гэх эмэгтэй охин гинэт л алга болчихсон хаа сайгүй хайсан ч олж чадаагүй гэж цагдаад мэдэгдснээр охиныг эрен хайх ажиллагаа бол аль бие усаар эхэлсэн. За хуршүүд нь Энжелинийг хайх сайн дурын эрэл хайгуулын баг зохион байгуулж Find Angel нэртэй сошиал компанид ажлыг өрнүүлсэн. За олон нийт сайн дурынхан сэтгүүлчэд хүүхэд хамгааллын байгууллага гээд олон хүмүүс нэгдэж зөвхөн Балиг гэлтэхгүй Индонез даяараа охиныг хайж зураг мэдээлэл түгээж исэн. За 25 хоногийн турш тасралтгүй хайсан ч охиныг олж чагдаагүй. За гэтэл хуршүүд нь охины талаар өмнө нь өөрсдийн анзаарч байсан зүйлсийг ярьж эхэлсэн. За энэ жилийн үргэлж ганцаараа чимээгүй аймхаа хүүхэд байсан. Ойр орчмын бусад хүүхдүүдтэй тоглодоггүй ихэвчлэн гэрийнхэн хашаанд дахиа хооллоод л байж идэг. Үргэлж бохор хувцастай, царай нь ядарсан, заримдаа бэртчихсэн юм уу гэмээр энд тэндээ хөхөрсөн байдалтай харагддаг байсан. За хэдэн сарын турш дараалан эмэгтэй хүний чанга дуугаар загнаж хүүхдийн уйлах чимээ сонсогддог гэсэн ч хүмүүс хүүхдээ сургаж байгаа байх гэж боддог байсан тул хинт ч хэлэхгүй, тоолгүй өнгөрүүлсэн байдаг. Энэ жилийн охины ээж Маргарет нь хуваарай бизнес эрхэлдэг. Охиныг багад нь өргөж авч асран хамгаалагч нь болсон. За охиныг алга болсон гэж хайж эхэлснээс хойш Маргарет олон нийтийн өмнө уйлж охиндоо их их санаа зовж байгаагаа илэрхийлж исэн. Маргаретийн хувьд хүнтэй ярьдаггүй, их ууртай, гадны хүмүүст нэлийн хаалттай. Хуршүүд нь Энжелинтэй охинтойгоо биш үйлчлэгчтэйгээ харьцаж байгаа мэт харилцдаг. Заримдаа охин гудамж руу гарах үед нь Маргарет хашгирч гэрт нь буцааж оруулдаг. За мөн гэрийнх нь хашаанд шороо ухсан мэт мөр гарсан байсан. Охиныг сургаггүй басны дараах 7 хоногт хуршүүд нь Маргаретийг гэрийнх нь хашаанаас муухай үнээр гараад байгаа талаар нь асуухад за Маргарет бол энэ зүгээр үхсэн дахианы үнэрээ гэж хэлсэн байдаг. За ингээд энэ бүх зүйлс нь с ิจ гтэй байсан учраас хуршүүд нь нэгдээд цагдаад хандаж гэрийг нь дахин нэг шалгаач гэж хүсэл тавьснаар мөрдөн байцаалтыг шин түвшинд аваачсан. За ингээд мөрдөн байцаагчид үнэрш нохтын хамтаар Маргаретийн байшинд очсон. За тэд эхлээд өөртөө байшинг эргэж тойроод шалгаж явах явцдаа нэг л өрөөний хаалгыг нээж чадаагүй. За тухайн өрөөний хаалгыг нээгээд өгөөч гэж хүсгэд бол Маргарет нүүр нь улааж ирээл маш ууртаагаар үгүй гэж хашгирсан. Энэ Маргаретийн үйлдэл бол мөрдөн байцаагчдад нэлээд с ิจ гтэй санагдаад за тэд эрлийн ажиллагааны хүрээнд авчирсан үнэрш нохтыг сул тавьсан. За сул тавихад бол нохоонууд нэгэн зэрэг яг нэг л газрыг очиж үнэрлээд тойроод эргэлдээд байсан. За тухайн газар нь гэвэл байшингийн арын хашаанд байрлах дахианы саравч болон гадлын модны хоорондын ийм хог овоолцсон чимшиг нэг тийм газар байсан. Тухайн газрыг ухаад үзэхэд бол 8 настай Энжелин охины тал биеийн задралд орчихсон, үлдсэн бие нэлгүүдээ хөхөрчихсөн, гар нь хүлээтэй цогц гарч ирсэн. Охин ингэртэй бяцхан юм хүүхэлтэй тэрсэн байсан нь бол олон хүмүүсийн сэтгэлийг хөдлөх гэж хэрийн газар байсан зарим хүмүүс биеэ барьж чадалгүй уйлж, зарим нь орилж исэн. Охины цогцыг эмнэлэгт аваачиж шинжилгээ хийхэд гавлын ясанд хагарсан, биеийн дээр нь нийт 20 ширхэг өөр гэмтлүүд үүссэн. За нас барсан шалтгаан нь толгой руу нь хүчтэй зогсон цохилдоос үүдсэн гавлын ясны дотоод цус адалт байсан бөгөөд биеийн байрлал болсон байдлаас нь дүгнэхэд нас барсны дараа нэлээд хугацаанд гэртээ байлгаж агаад булсан гэж үзсэн. За гэмтлүүд нь ихэвчлэн толгой, гар, хөл, нуруу гэд бараг биеийн бүх хэсгээс илэрсэн. За биес нь хуучин шарах сорив олон илэрсэн нь бол охиныг урт хугацаанд хүчирхийлэлд өртсөний нотлохоо болсон. За ингээд энэ хэрэгт нийтдээ 7 хүн холбогдсон. За охины өргөж авсан ээж Маргарет болон за Маргаретийн төрсөн охтууд Иван болон Кристина, за гэрийн туслах ажилтан Ангус, за мөн гэрт нь нэг өрөөгөнд түрээсэлдэг байсан хосууд,
За нэг хамгаалтын ажилд ингээд нийт 7 хүн. За эдгээр хүмүүс охиныг гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд түүнд одоо ямар нэгэн зүйл болж байхад нь мэдгүй байсан байх боломжгүй. За ингээд эндээс гол хэрэгтэн болох Маргарет болон гэрийн туслах ажилтан Ангус хоёрыг онцолж байцаахад за Ангус эхний мэдүүлэгтээ хэрэгээ хүлээсэн. За охиныг төрсөн өдөр нь болохоос ердөө 3 хоногийн өмнө Ангус охиныг хүчндээд дараа нь хөнөөсөн гэж мэдүүлсэн ч за Ангусын яг цагдаа нарт мэдээлсэн цаг хэргийн дэлгэрэнгүй мэдээлэл нь бол шүүх эмнэлгийн дүгнэлт болон охиныг анхаалга болсон гэж мэдээлсэн цаг үеийн мэдээллүүдтэй ерөнхийдөө зөрж исэн учраас цагдаа нар түүнийг бол яг үнэн зөв мэдээлэл өгөхийг шаардаж нэлээд юм хүчтэй байцааж эхэлсэн. За гэтэл Ангус эхний мэдүүлгээ өөрчлөөд за яг үхлийн гол цохилтуудыг өгсөн хүн нь Маргарет гэж хэлсэн. За охиныг амиа алддаг өдөр яг юу болсон бэ гэхээр Маргарет охиныг гэртээ үстэж шалан дээр чирсэн. За дахин алгадаж охины хацар нь улайж хавдаж хөхөрсөн ч үргэлжлүүлэн цохиж охин тавилга мөргөж унсан. За гисэн ч Маргарет бол энэ үйлдэлээ зогсоохгүй Энжелинийг заамдан авч зогсоор байсан. За охины хамраас цус гарч удалгүй чихнээс нь хүртэл цус гарч эхэлсэн. За ингээд удалгүй охин ухаан алдаж унсан. За ухаан алдсныхаа дараа амьсгал нь тасалдаж амнаас нь цус гараад хөдөлгөөнгүй болсон. Маргарет охиныг хэсэг хугацаанд харж агаад гэрийн туслах Ангусыг дуудаж за Ангус бол өрөөнд гүн орж ирээд шоконд орсон. За Энжелийн охин газар нүүр нь нэлэнхүүдээр цус олчихсон хөдөлгөөнгүй байсан. За Ангус Энжелинийг яагаад ийм болгочихвоо гэж ойрлоход Маргарет бол юу ч хэлэхгүй. За Ангуст тулж очоод нүдрүүн ширтэж агаад маш тийм хүүтнээр амаа татаад миний хэлснээр хинт чин талаар хэлж болохгүй. Тэгж чадвал би чамд 200 сая рупи өгье. За тэгээд чи өөрийнхөө төрсөн нутг руугаа яв. Хизээж битгий буцаж ирээ гэж хэлсэн. Дараа нь Ангусыг орны бүтээлэг болон Энжелиний дуртай тоглоомыг аваад ир гэж тушаасан. За үүнийхээ дараа санаамд оромгүй нэг зүйл хэлсэн нь Ангусыг охины бүх хувцсыг нь тайлаад хүчинд гэж хэлсэн. За энэ үед Ангус бүр шоконд ороод хэдийгээр Маргарет Энжелиний биологийн эхэн биш ч гэсэн түүнийг багаас нь өсгсөн байж яаж ингэж хийж чадваа гэж бодоод мэдээж тэр бол хэлсэн зүйлийг нь хийхээс татгалцсан. За Маргарет энэ үед маш тайвнаар тамхи татж агаад дуусгаад тамхиа охины биен дээр унтраасан. За дараа нь Ангусыг нүх ухаад охиныг булахыг тушаасан. За тэр ч хэлснээр нь хийж арын хашаандаа 50 см-ийн гүнтэй гүйхээ нүх ухсныхаа дараа охины цогцыг аваачиж булаад дээрээс нь дахианы хог ялгац зэрэг зүйлсээр бүрхээд орхисон. За дараа нь Маргарет юуч болоо юм шиг гимгүү дөрөв зүйлж жүжиглэж эхэлсэн. За хуршүүдийнхэн хаалгыг тогшоод Энжелинийг харсан уу гэж асууж охиндоо санаа зовсон ээжийн дүрсгэж исэн. За одоо Энжелин гэх энэ бяцхан охин яаж аваад Маргарет гэдэг ийм аимшигт өвний гарт ороод ингэж амиа алдах болвоо гэдэг дээр бол ярьж эхлэе. За Энжелиний хувьд гэвэл 2007 оны 5 дугаар сарын 19-нд төрсөн. За түүний төрсөн ээж Хамида нь 15 настай байхдаа за өөр хотоос бол байлид ажил хайж ирээд Энжелиний аав Ахмедтэй танилцсан. За ингээд хэд бол гэр бүл болж хүүхдүүдтэй болсон. За ингээд 3 дахь хүүхэд буюу Энжелиний гидсэнд байхад нь тэд салаад за том охин Ина нь аавынхаа гэр бүлд 2 дахь охин Айша нь бол ээжийнхээ ээж дээр буюу эмээ дээрээ үлдсэн. За энэ үед гидсэнд байсан Энжелиний хувьд гэвэл аав ээжээр нь салчихсан байсан. За охиныг төрхөөс өмнө ээж нь жирэмсэн бахта за эмнэлэгт очиход битгий хийл хоолны ч мөнгөгүй сэтгэлээр унааж цөхөрсөн эмэгтэй эмнэлэгт уйлаад сууж ахт нь за нэгэн эмэгтэй ирж тайвшруулж өөрийгөө танилцуулсан нь бол Маргарет аа. За Маргарет бол тухайн үед ээжд нь санал болгосон зүйл гэвэл эмнэлгийн төлбөрийг нь төлье. За бас дараах эмчилгээг нь хийл гэж өгөөд хүүхдийг нь үрчилж авахыг хүссэн. За тэгээд бол дараа нь нөхрөө дагуулад Хамида дээр очиод 800 мянган рупи буюу $84 гэсэн байх юм. За яг биен дээр жоох эргэлзээд байна өгөөд төрснийхэн дараа дахин 1 сая рупи санал болгосон. За ингээд 3 хоногийн дараа Хамида төрж охиныг Маргарет
авч өөрийнхөө ээжийнхээ нэрээр Энжелин гэж нэрлсэн. За Маргаритийн нөхөр Дуглас бол ямар ч бичиг баримтанд бол гар үсэг зурж албан ёсоор охиныг үрчилж аваагүй. Харин 2007 оны 5 дугаар сарын 24-нд хийгдсэн нотариатын бичгэл байсан. За энэ нь бол Маргаритийг охины асар хамгаалагч байх эрхийг өгсөн. За тухайн асар хамгаалагч болох эрхийг өгсөн бичигт нь за Маргарит бол Энжелинийг өөрийн төрсөн охин шиг хайрлана, өөрийн өв залгамжлагчийн тоонд оруулна. За хүүхдэд ямар нэгэн зүйл тохиолдвол ээж байх эрхийг асуулнаа гэсэн заалтууд байсан. За тэр дунд нь бас нэгэн заалт байсан нь охиныг 18 нас хүртэл төрсөн ээж аав нь харах уулзах хориотой. За хэсэг хугацаанд бол Энжелин бол маш жаргалтай байсан. Хүн бүр охиныг өхөөрдөж хайрладаг. За Мегава гэр бүлийн хамгийн бяцхан гишүүн болсон. Охин дээрээ 2 эгчтэй Иван болон Кристина. За Маргарит Энжелинд гэрээрээ англи хэл зааж сургасан. Охин ч их сэргэлэн ухаантай байсан тул хурдан сурсан. Хойд эцэг Дуглас нь бол охинд хамгийн их хайртай. За албан ёсоор үрчилж аваагүй ч гэсэн яг өөрийн төрсөн хүүхэд мэт ханддаг. Үргэлж тэрвэрж үнсэж охиныг эрхлүүлдэг. За ингээд гítэл нэг л өдөр бүх зүйл өөрчлөгдсөн нь 2008 оны 9 дугаар сарын 17-нд Дуглас нас барсан. За энэ үеэс хойш Маргарит ууг гашууд автаж, ажил дээрээс төлөрч чадхаа болж, за хин нэгэнтэй ярилцаж тусламж авахын оронд хамаг уур бухимдлаа Энжелийн охинд гаргах болсон. Гэр цэвэрлэхийг тушаад, шал арчих, хувцас угаах, мөн тэжээр амьтдыг арчлах гэх мэт за бүхэл ажлыг охинд даатгаж, жижиг алдааг харагвал хатуу шийтгэж, заримдаа гар хүрэх болсон. 8 настай охинд хатсан ажил хийлгэж, ялангуяа бохирдсон дахианы байр цэвэрлүүлж, хооллох ажил хийлгдэг. За гэтэл нэг өдөр охин хідэн дахиад хооллохоо мартсан. За Маргарит бол зүгээр ч нэг загнах биш, түүнийг зодож эхэлсэн. Энжелийн охин огтхон ч энийхээ бойлж, хичээлийнхаа үеэр унтаж, багш нь охиныг өдөр ирэх тусам турж байгааг анзаарч сургуулийн зүгээс бол охиныг хэцүү нөхцөлд амьдарч байгааг нь анзаарч эхэлсэн. Ангийнхан хүүхдүүд охиноос муухай үнэр үнэртдэж байна гэх зэрэг зүйл хэлснээр багш нь бол охины үсийг шалгахад дахианы бохироор бүрхэгдсэн байсан. Багш нь сургуулийнхаа ариун цэвэр өрөөнд аваачиж угааж өгөөд за сургуулийн өдөрлөг болон багш нь охиноос өглөөдөө юу хийдэг болох талаар нь асуухад хэлсэн хариулт нь бүх хүмүүсийн сэтгэлийг хөтгсөн. Охин хичээл дээрхээс өмнө өглөө эрт босоод гэрээ цэвэрлэж амьтдаа хооллоод дараа нь өөрийнхөө өдрийн хоолыг бэлддэг. За хичээл нь өдөр ордог учраас тэр өглөө эрт босоод өдөр бүр сургууль руугаа 2 км алхдаг. Хэрвээ Бодааны тариалангийн талбайн дундуур явбал арай бага зам тулдаг гэж хэлдэг. 2 км-ийн турш алхаж ирсэн охин эрэхтэй хөлөрсөн, өлссөн байдалтай байдаг. За энэ талаар нь Маргаритаас асуухад бол Энжелинийг өөрөө хоол идэхээс татгалзаж зөвхөн сүү уухыг хүсдэгэ гэж хэлсэн. Сургууль нь ямар нэгэн зүйл хийх ёстойгоо мэдчихсэн. Сургуулийн захирал нь охиныг үрчилж авахыг хүртэл хүссэн ч Маргарит бол татгалзсан. За Энжелинийг гэртээ өөрийн гэсэн үүрэгтэй, тиймээс хинт ч өгөхгүй. За гэрт нь ямар ч хүчирхийлэл байхгүй. Сахилах бат суулгахын тулд гэрийн ажил хийлгэж байгаа гэх зэрэг зүйлс хэлсэн. За багш нар нь мэдээж энэ үгэнд итгээгүй хүүхэд хамгааллын газар мэдэгдснээр удалгүй мэргэжилтнүүд гэрт нь очсон. За очиход дахианы сарвчанд нь 100 гаруй дахиатай маш бохор муухай үнэртэй байсан. Албаны хүмүүс Энжелийн өрөөг харж болох уу гэхэд бол тэр өрөө нь хүүхдийн өрөө огтхонч биш байсан. Зүгээр л хогны агуулга шиг жижигхэн харанхуй үрээсэн. За эргэн тойронд нь дүүрэн хогтой. За өрөөнийхэн цонхон дахианы сарвч руу хардаг учраас дахианы үд болон маш муухай өмхийн үнэр орж ирдэг. За тэд энэ байдалд нь санаа зовж Энжелинийг улсын асрамжинд авахыг хүсэхэд бол Маргарит хяналтаа алдаж тэднийг айлгаж сүрдүүлж Энжелинийг авахыг оролцсон хэнийг ч алах болгоно гэж хэлсэн байдаг. За Энжелинийг хайх ажиллагаа өргөнөж авахд бол 2 ч төрийн өндөр албан тушаалтан гэрээр натсан байна. За нэг нь бол хүүхд эмэгтэйчүүдийн нийгмийн хамгааллын сайд, нөгөөх нь төрийн албаны сайд. За гэтэл Маргарит тэднийг бол огтхонч хүлээж авахгүй харин тэр шуудхан огтхонч эргэлзэлгүйгээр дахиж ирэх хэрэггүй гэж хатуухан хэлсэн байдаг. За бүх хэрэг ил болсны дараа Балигийн буюу ер нь Индонез даяараа Justice for Angel-ийн хөдөлгөөн өрнөж
Хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоё гэх ураа барьж чагсан олон алдарт,нууд болон хүний эрхийн байгууллагууд энэ хэргийг Индонезийн хүүхд хамгааллын систем ямар сул байгааг харуулж байна гэж үзсэн. За загшаалд оролцсон хүмүүс энэ жилийн нэг нас барахтаа тэрсэн байсан шиг жижигхэн хүүхэл дээнүүдийг тэрж ирж түнд бол хүндэтгэл үзүүлсэн. 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гол хэрэгтэн Маргаритийг 3 гол нотлох баримтанд үндэслэн яг гол хэрэг үйлдсэн хэрэгтэн гэж үзэж бол албаасаар баривчилсан. Шүүх хурлын үеэр Маргарит уйлж сэтгэл санааны готролтой байгаа гэдгээ мэдүүлсэн ч шүүгчид олон жилийн турш охиныг зодож хүчирхийлэлд үйлдэж байсан нотлохоо хангалттай байгаагаас гадна Ангусын өвсөн мэдүүлэг охины шүүхийн шинжилгээтэй таарч байгаа тул Маргаритийг гол буруутан гэж зарласан. Харин гэрийн туслах ажилд Ангусын хувьд аллагад гар бие оролцоогүй ч гэсэн хам хэрэгтнээр татагдсан. За ингээд Ангусын хувьд гэвэл 12 жилийн ял болон 1 тэрбум рупигийн торгуул оногдуулсан байжгаад 12 жил нь 10 жил болж буурсан. Харин Маргаритийн хувьд гэвэл энэ бүх хугацаанд өөрийгөө ямар ч гин буруугүй гэж гүрийж гисэн ч гэсэн бүх нотлох баримтууд нь ил болж гарцгүй болсон Маргарит бол бүх насаараа хойрох ял авсан. За ингээд 2017 оны 2 дугаар сарын 17-нд Маргарит болон Ангус нар дахин давд заалдсан ч гэсэн шүүхээс бол хүлээж авалгүй хэргийг бүр мөсөн хаасан. За ингээд 2024 оны 12 дугаар сарын 6-нд Маргарит бөөрийн архаг дутагдлаар шорон дахтан нас барсан юм байна. За ингээд өнөөдрийн дугаарыг энэ хүртэл сонссон та нартай маш их баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай.